Сайн уу? Ано байна. Видеоны гарч дээр байгаачлан энэ удаагийн видеогоор би та нартай bullet journal хэв маягаар хөтэлдэг өөрийн төлөвлөгч дэвтэр дээрээ 4-р сарын нүүрүүдэд хэрхэн бэлдэж буйгаа хуваалцах гэж байна. Хэрхэн бэлдэж буйгаа гэж хэлж байгаагийн гол шалтгаан нь миний өмнөх төлөвлөгч дэвтрийн видеонуудтай харьцуулахад ялгаатай нь яг нүүрүүдэд бэлдэж байгаа процессыг видеон дээр буулгахыг хичээлээ. Тэгэхээр энэ хэв маяг маань, энэ шинжлэгдсэн хэв маяг маань та нарт таалагдана гэж найдая. Энэхүү видеог цахим ном, аудио ном, подкастын төвлөрсөн платформ M+-ийн дэмжлэгтэйгээр хүргэж байна. M+-ийн шинээр нэвтрүүлсэн цэнэг үйлчилгээний ачаар энэ платформ дээр байршиж байгаа бүтээлүүдийг 90-94% хямд үнээр унших боломжтой байгаа юм шүү. Жишээ нь очлуур багцын тухайд ердөө 4900 төгрөг төлөөд 30 хоногийн дотор 2 цахим ном, 1 аудио номыг унших боломжтой. Харин хүчтэл багцын тухайд 14900 төгрөг төлөөд 90 хоногийн туршид 9 цахим ном, 4 аудио номыг унших боломжтой юм шүү. Өөрөөр хэлбэл M+-аас дангаар нь эдгээр бүтээлүүдийг оюуны өмчийн эрхтэйгээр нь худалдан авч уншихаас 90-94%-аар хямд үнээр энэ subscription хэлбэрээр авах боломжтой байгаа юм. Тэгэхээр тус аппликейшн тухайд илэрхийлэн мэдээллийг болоод цэнэг үйлчилгээний тухай хуудсыг цаашаад энэ аппликейшнийг татах боломжтой холбоосуудыг би видеоны доор тайлбарлахад холбож өгсөн байгаа. Тийшээ орж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Ингээд үргэлжлүүлээд төлөвлөгч дэвтрийнхаа 4-р сарын нүүрүүдийг танилцуулъя. Би 4-р сарын тэргүүн нүүрнийхээ тухайд мөн л өнгөрсөн саруудын адилаар өнгийн цааснуудыг бол ашиглаа. Ингэхдээ илүү ногоон өнгө давмгайлсан цааснуудыг ашигласан юм. Учир нь 4-р сард сонгож хэрэглэх гэж байгаа тодруулагчны маань өнгө бол ийм гүн ногоон өнгө байгаа юм. За ингээд өөрөөр янзын хээтэй ногоон өнгийн цаас ашигласны дараа 4-р сар гэдэг үгээ бичих цаасаа харин бор өнгөөр сонголоо. Би яг April буюу 4-р сар гэж бичиж байхдаа яг иймэрхүү фокусны алдаа бол гарч байгааг харин харамслан анзаарсангүй. Энэ удаагийн зураг авалтын үеэр бол яг энэ асуудлууд хэд удаа тохиолдно. Тэгэхээр би дараагийн видеон дээр фокус алдуулахгүй байх тал дээр юу хийж болох вэ гэдгийг анхаарах болно. Тиймээс төрүүлээд уучлалт хүсье. За тэгэхээр 4-р сарын маань тэргүүн нүүрний баруун талын нүүрэн дээр би дадал мөшгөгч хэсгээ оруулж ирлээ. Өмнөх саруудад би яг мөшгөгчөнд зориулсан бүтэн нүүрийг бол гаргаж бүтэн 2 нүрийг бол гаргаж ашиглаж байсан. Ингэхдээ өөрөөр дадлуудыг нойр болоод сэтгэл санаатайгаа хамттан мөшгөж байсан бол 4-р сараас эхлээд эргээд арай энгийн арай цөөн дадлыг мөшгөж байхаар шийдлээ. Ингээд нийт 6 дадал зориулж 6 ийм дадал мөшгөх хэсгийг бол оруулж өгсөн байгаа. Яг энэ хэсэг бол хамгийн их цаг авдаг, бэлтгэд хамгийн их цаг авдаг хэсгүүдийн нэг маань байдаг юм. Гэхдээ өөр видео тавьж байгаад ч юм уу хийхэд айгүй амархан байдаг. Энэ сард бол би тэмдэглэл хөтлөх, өглөө болон оройн арьс арчилгаа, за мөн тухайн өдөр үр бүтээлтэй байсан эсэх, бясалгал зэрэг 6 дадлыг бол мөшгөхөөр шийдэж энэ хуудасаа бол бэлдсэн юм. Харин баруун тэргүүн нүүрний баруун талынхаа энэ мөшгөгч бэлдсэн хуудсан дээрээ би бас нэгэн стикерийг нааж өгсөн нь зүгээр л нүрэ чимэглэх зориулалттай байсан гэж хэлж болно. За өнгөрсөн сараас эхэлж нэвтрүүлсэн бас нэг хуудасаа би 4-р сар дээр хадгалахаар шийдсэн. Энэ нь бол brain dump гэдэг хуудас юм. Ер нь сарын турш зүгээр яг тухайн нэг өдөрт багтаах боломжгүй ч юм уу эсвэл зүгээр бодож исэн зүйлээ цаасан дээр буулгах хэрэгцээтэй байгаа үед ашиглах зорилгоор энэ нүрийг бол ашиглаж болдог. Заавал ямар нэгэн зорилго, заавал тийм зааж өгсөн зорилго байхгүй ч яг нэг юм цаасны хэрэг бол гарч ирээд байдаг л та. Тэгэхээр яг тэрэнд зориулсан нүрийг бол би brain dump гэж нэрлээд энэ хэсэгтээ оруулж өгсөн байгаа юм. Brain dump-ыг бол олон янзаар ашиглах боломж байдаг ш. Та нарт яг өөртөө хэрэгцээтэй байгаа хэв маягийг бол оруулж өгч болно. Ингээд brain dump хуудасны яг баруун талын нүүрэн дээрээс эхлээд би 7 хоногийн нүүрүүдэд бол бэлдэж эхэллээ. Ингэхдээ 4-р сарын хамгийн эхний 7 хоног буюу 2021 оны 13 дахь 7 хоногийн running list гэж нэрлэдэг хуудсыг бол бэлдэж байгааг та бүхэн харж байна. За би яг running list гэж юу болох, хэрхэн ашигладаг вэ гэдэг талаар тусдаа видео хийж байсныгаа би card хэсгээр болоод видеонд ор тайлбарлахад оруулсан байх болно. Энэ хуудсыг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ гэдгийг тэр бичлэгнээс илүү дэлгэрэнгүй олж үзээрэй. Ингээд зарим даалгавруудаа бол ингээд үүсгэчихдэг байгаа юм. За харин энэ нүүрний араас эхлээд яг өдөр тутмын нүүрүүдэд бол хөтөлж эхэлнэ. За яг арталт нь бол хэдний өдөр вэ гэдгээ тавиагүй шалтгаан нь 3-р сарын сүүлийн нүүрүүд маань дуусаагүй байгаа учраас би яг 4-р сарын төлөвлөлтийн араас эхлээд аль өдрөөс эхлэхээ бол хараахан мэдэхгүй байна.
Одоо ашиглаж байгаа дэвтэр дээрээ 4-р сарынхаа нүрүүдийг хэрхэн бэлдсэн маань та нарт таалагдсан гэж найдаж байна. Хэрэв та нар bullet journal ашиглаж магадгүй төлөвлөгч дэвтрийн соёлыг өөрийнхөө амьдралд нэвтрүүлье гэж бодож байгаа бол миний өөрийн гаргасан төлөвлөгч дэвтрийн брендийг сонирхоод үзээрэй гэж хүсмээр байна. Энэ бол яг өөрөө ашиглаж үзсэн, туршлага дээрээ үндэслэн миний хийсэн өөрийн маань төлөвлөгч дэвтэр. Би төлөвлөгч дэвтрийн тухай яг энэ дэвтрийг танилцуулсан видеог болон энэ дэвтрийг худалдан авах боломжтой холбоосуудыг мөн видеоны доор тайлбар хэсэгт оруулчихъя. Тийшээгээ орж илэрнгүүг үзээрэй. Тэгэхээр видеотой хамт байсан та нарт баярлалаа. Видео таалагдсан бол лайк дараарай. Хэрэв миний сувгт subscribe хийгээгүй байгаа бол энэ доор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажууг нь хонхыг дарчих юм бол намайг шинээр видео оруулах болгоно notification очих болно шүү. Хамт байсан баярлалаа. Дараагийн видеогоор тун утгагүй эргээд уулзъя.